Манжин төр ганхаж эхлэх үед Монгол оронд тариачин хятадуудын тоо бараг 120 мянгад хүрч байсан гэдэг. Нийслэл хүрээнд оршин сууж буй монгол ирчүүдийн дийлэнх нь лам нар байсан бөгөөд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс өмнө болсон 3 том зодоонд Банид зодоонч Өвг найдан, Шар гэлэг жамц, Пирэнлээ, Жөгдөр жав нарын 4 хувраг эрс ялгарч байсан ажээ. Амбаны баруун гар болсон хятад түшмэл Явандам байдал ноцтой хүндэрч иймэрхүү зодон олон удаа гарч болохыг ухамсарлаа. Бээжингээс нудраган эрдэмийн гарамгай маструудыг татан авчирч Монгол лам нарын хандыг дарахаар шийдсэн байна. Лүги урд газраас амбаны хөсгийг дагсаар тариа ногоо эрхлэх нэрийдлэр зэвсэг тулааны эртний урлагт гүнзгий нэвтэрсэн 20 гаруй хүчээр орж иржээ. Эд ирмэгцэн тухайн үеийн Маймай хот буюу одоогийн Амгалан хавцаа байрлаж байсан хятад хорооллын зах дуу оромжнууд босгож улаастын голын эрэг дагуу ногоо тарьж эхэлсэн байдаг. Харин 1911 онд Санда амбан Монголоос хөөж гарах үед эд Маймай хотын хятад наймаачдын дунд үлдчихэж ингэж байтал 1912 онтой золгосон байна. Тухайн үе угаасаа манж хятадуудад өшөрхөн дургуйтсан сэтгэл нь үлэмж болоод байсан монголчууд Санда амбангаас үлдэж хоцорсон хэдэн хятадыг голос бузарлаа гэсэн шалтгаанаар хашраахаар шийдэж 10-аад морьтой залуу дашуур далайж очив. Гэвч Эрдэн 3хан хужаал ногоо тарьж байсан тул залуусыг толгойлж очсон хөмхий дугар гихч бултааран эд нарыг нүцэглэж халгаагаар гуйдаад хөөчгийгсэн шийд гаргажээ. Өөрсөн залуусын зарим нь мориноосоо буугаад л төрөөнийсэн готго суглан уусайн шоохууцнууд хувцаан тайлсугаа гэж орилсон боловч цаадуул нь өчүүхэн ч хөдөлсөнгүй. Яасан их зантай яман сахалтнууд вэ гэсээр нэгэн дашууран далаагаад хамгийн цахад зогсож байсан турамтай хөхөрлөө дүүлэн очтол ширэг ногоон зүлгэн дээр хүнтэй морьтойгон харуулдаад унчихав. Уранхай хятад ганцхан зайлах шиг болоод л хуруугаар морьных нь эгэн рүү чихээд унагчих шиг бусдад нь харагдсан гэдэг. Уур нь хүрсэн залуус цөм мориндоо мордож өөнөрөн дашууран далайн дайрч утсан боловч хужаанаар үл ялгхан хөдөлгөөн хийхэд л бас л 4-5 эр морьтойгон хамт нуран унсан ажээ. Толгойлж явсан хөмхий дугар нэг хужааг нь далан дундуур буулгаад орхитол нөгөөх нь дашуурных нь үзүүрээс нь барьж авангуудаа эмээл дээрээс нь хуу татан толгой дээгүр нүргөөд тэр хол питхийтл нь чулуудаж орхихон тэрэ. Дугар арайхийн бос ширснээн бүснээсэн хит хутгаан суг татан дайрч орвол мөнөөх хятад доошоон суух шиг болоод л гүйсэн эрчинд нь дахиад л толгой дээгүрийн 3-4 эргэлдүүлэн нисгээд тэр хол төрүүлгийн харуулдан унтал шидэж орхичээ. Энэ удаа дугар босч ирсэнгүй. Харин нэг залуу хутгаан суглан хамгийн ойр байсан хужаа руу шидэж орхитол цаадах нь урдаас нь зүгээр л досоод барьж авсан байна. Дөрвөн муу хужааг дөнгөх гэж очоод өөрсдөө ёстой химэх нүдүүлж ухаангүй нэг морин дээр нь дүүрч ирсэн тухай яриа монголчуудын зүсийг хөөргөж орхичээ. Маргааш нь улаастан гол дээр 10 гаруй хужаа ажиллаж байхад наанаас нь морьтой явган нийлсэн 100-аад хүн хурж очисон гэдэг. Гэвч нөгөө хятадууд хүний олноос айж химээсэн. Харин ч урдаас нь сава мод эргэлдүүлэн зодолдож эйдэн бараг хүн хүрэхгүй атлан 20 орчим залуусыг толгой тарих хөл гарыг нь хуг зохин гимтээж сөүлтийн аргагүй хүний олонд шахагдан хөөгцөр амгалан дахь хятад гудамж руу орсноор урд жотуугаар зэвсгэлсэн 8 хятадуудаар хүчээ сэлбсэн гэдэг. Ингэж түүхэнд Маймай хотын зодон гэж нэрлэгдсэн хятад монголчуудын томоохон мөргөлдөөн эхэлж хувьсгалын үед гарсан түүхийн сурах бичигт энэ зодоныг пүүсийн үр авлагад дургуйтсан ядуу ардуудын тэмцэл мэтээр дурдсан байдаг. Уг чанар там манж хятадуудыг их нутгаасаа бүр мөсөн хөөж гарах гэсэн олны дургуйцлах хүрээнд асар хэр нэмэгдсээр дээрх мөргөлдөөн гарсан байна. Зодон олны хамран хавтгаарх үед гандангийн динжээс аргалахын цуутай нудраган зодоонч болох Өвг найдан хар дэмчиг нар хүрэлцэн иржээ. Хүрээний нудраган зодоончид олны дотроос үнэхээр ялгарч байсан байна. Эд хятадын компугийн маструудыг сонгон авч түлээ модоор зодолдон хөл гар нь сэнс шиг үзэгдэж харагдахгүй эргэлдэж байсан тухай нүдээр үтсэн хүмүүс хожим ярьж байлаа. Амар санаа Чингүн жавын бослохоос хойш хятад Монголын гардан тулд хурлаг ийхүү анх удаа халз тулгарсан түүхтэй. Энэ хүү зодоонд хожим ар хангай зай бандид гэгэний
Бие хамгаалагч болсон хувраг Дашванчиг гоц тодрон ялгарч хятадуудыг толгойлж явсан их мастертай халз тулаан хийжээ. Тэр хужаа өөрлөгөн дайрсан монголчуудыг дүрм мөчөрөн үсэрж ойчтол нь өшөглөн унгаж, агаарт маш өндөр эргэлдэн бууж сүрийг үзүүлж байсан юм. Ээдийн банд зодон, шавилангийн бясалгал, төвдийн даянч, архуудын нууц эрдэмт суралцсан хувраг Дашванчиг төвний өмнө очиж зогсоод алгаан хавсран залбирснаа хөлөөрөө бүжиглэж буй тогруу шиг өшөглөн зовхорж байгаа адуу шиг нударгаараа завчлан дайрж оцнон гинт хөдөлгөөнгүй зог тусаад хуруугаан ганцхан лудаад житсэн гэдэг. Хүрээнийхээ судас руу жичлүүлсэн хятад мастер амнаас нь бөөн цус гарч ирээл газар дээр нам унсан байна. Нөгөө хятадууд ч ахлагчаан өвхий харамгц муухай чарлан биенээсээ дохоо хэрийн сэлэм сугалж гаргаад Дашванчиг руу цөмөрөн довтолчээ. Эвч тэрбээр өчүүхэнч сандарсан шинжгүй сэлэмнээс нь зулцхан хос нахилцах лугай бултан зайлаад хөлөөрөн тойрлон өшгөлсөөр бүгдийг нь тэрийг хадуулж байсан гэдэг. Ийхүү жижиг чулуугаар том хадыг байрнаас нь ховлхон унгасны дараа зодоонч хувраг Дашванчгийг 5 дугаар зай бэндэд жамбал дөрж өөрийн бие хамгаалагч амь сахичаан болгож авсан түүхтэй. Барын сүүл мөрөн дээгүүрийн дохож атгсан сүрлэг бие хамгаалагч нь зай гэгээний дэргэд 1930-аад оны хүртэл шадралн дагалцаар иржээ. Зай гэгээн ардын намынханд баригдахаас өмнө Дашванчиг хуврагт намайг орхиж үзүүлсэн бууруулан ихнэр хүүхэд авч амьдр гэж лүндэн буулгасан байна. Тэрвэр одоогийн Архангай аймгийн Хотон сумын нутагт очиж хар болон ихнэр аваад 5 хүүхдийн эцэг болж эгэл жирийн амьдарсаар 1950-аад оны сүүлээр нас барсан ажээ. Одоо түүний ач хүү болох лавн лам доржид цэвэн нутагтаа сүм хий тусгаж өөг эцгийнхээ үйл хэргийг залгамжлан бурхан номын үүс зүтгэж явна. Дайшрамд өгүүлэхэд 1920-ад оны үед даа хүрээнд Солгой Бадамжав гих лут зодоонч хэрвэж. Тэрбээр тухайн үеийн хүрээний зодоончдын дунд эд модонд орж байсан 10 гүзээний зодоон гээчийг гаргууд эзэмссэн хүн байжээ.